цолтой хурж иржээ да. Тэгээд дэслэгч тэгээд дараагийн цэргийн цолуудыг авсан. 1996 онд Монгол улсад ардчилсан одоо засаглал тогтоход эрүүл мэндийн яамд газрын дараагаар очиж ажиллаж исэн юм байгаа. Энэ шатаар бол одоо би мөн ихгүйсэндээ ягаад гэвэл манай хагалгааны өрөө гол ажлын өрөө бол дээр дөрвөн давхард байдаг учраас тэнд хагалгаан дээр одоо шаардлага гарах юм бол бид нэр ерийн эмчч байлаа, зөвлөхийн чинь хийж явах үед байлаа. Энэ лөө яаж сандар төлөө гүйж ордог байлаа шүү дээ. Манай жаргал одрах эмч миний одоо шав одоо ганц шав одоо өөрөө олон шав нартай утсан юм байж. Энэ миний хагалгааны өрөө хагалгааны хэсэг сүхэ эмчийн төр бол энд сууж исэн. Биш л бас ингээд эцэн төлөвлөгийн өрөө тэр байсан. Энэ дөрвөн давхард олон хүний одоо би ерөн цэргийн эмнэлэгт ажиллаж байхад нэг 12-3 мянган хүнд одоо хагалгаа эмчилгээ хийсэн байдгийг. Тэгээд одоо нэг 15-6 хүрчээ тоог нь бичгээ болчихсон. Тийм тэгээд дараагийн ажил болоо явуулсан ухтай зэрэг. Тэгээд ингэсэн байгаа. Одоо сүүлийн жилүүдэд армийн командлаас айгүй анхаарч үзсэн үднээс нэмэлгийн өргөтгөлийг барьж өгсөн байгаа. Энэ нэмэлгүүд нэм өнгө цэстэй сайхан болсон байна л да. Энэ ингээд энэ дөрвөн давхар бол дагуудаа мэсэслийн тасаг байгаас энэ тал гэмтэл байна уу те? Ерөнхий мэслийн засаг ба гэмтэл тийшээ байгаа. Нэгдсэн засаг болсон юм их байна. За сайн байна уу? Бид ажиллаж байсан манай хамар хоолойн тасагт одоо жаахан ирж ажиллаж байсан шүү дээ. Тэгээд ажил тавлаг уу? За. Ямар сайхан юм. Энэ өрөөнд сүхэ эмчийн шинэ ашиглалтанд ороход энэ 8-д байлаа. Энэ өрөөнд ч бид нар бүгдээрээ л хонторож ясан юм байхгүй юу? Тэгээд энэ байш ашиглалтанд ороход энэ мэслийн 1-р тасаг. Энэ тасагт л одоо би тасгийн дараагаар ирж яла. Ахлагцлагч байсан билүү? Ингээд тасгийн дараагаар энэ миний өрөө. Одоо хамар хоолой орцсон тий. Энэ жижиг өрөөнд л би ирээсээ үргэлж ажиллаж өдөр шөнөгүй ажил ном уншиж гэж яадаг байлаа шүү дээ. Эмчнэр өрөө энэ байна уу тий? Тэгээд одоо их сайхан болсон тасаг бол ингээд бүгдээрээ явуулсан байна. Тий, эмчнэр өрөөндөө тий. За сайн байцгаана уу? Бүгдээрээ. За юу вэ? Сайхан тавлаг уу? Сайхан орж байна уу? Тийм. За сайн байна уу? Дандаа танихгүй залуучуудын ирсэн байж тэрээс өөр. Тэ. Оюутнууд бас манай эрүүл мэндийн засгийн их сургууль байсан. Энэ цэргийн эмнэлэг гэдэг бол одоо манай армийн аль ч улсын цэрэг дайчдын эрүүл мэндийг сахин хамгаалах. Ялангуяа 50 цагт бол одоо төрөл бүрийн өвчин маань байлдаанаас өвчин байна. Цэргийн ямар нэгэн ажиллагаа явагдахад шахтагсдад эмнэлгийн тусламжийг яралтай үзүүлэх, шатлан үзүүлэх ийм юм л да. Энэ цэргийн госпитал бол Монгол улсын зэвсэг түвшний дээд шатлалын хамгийн дээд шатлалын эмнэлэг. Энд хамгийн төрөл бүрийн мэслийн эмчилгээнүүдийг дотрийн болон эмчнэрүүд хийдэг ийм хэсэг байгаа юм л да. Тийм учраас цэргийн мэслийн эмчнэр гэдэг бол маш их одоо дадлагдсан туршлагатай юм байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол байлдааны үед бол сум бол зөвхөн хуруу шахтуул нэхгүй хаагуурч орж болно сум. Дэлбэрэлтээр тархигч, чэжигч, хэвлийгч ямар ч ихтэй. Тийм учраас цэргийн мэслийн эмч гэдэг бол хүний биеийн ач хэрэгтэнд хагалгаа хийх ийм юутай байдаг. Иргэний мэсэл бол үгээр ялгаатай гэвэл за зүрхний мэслийнхэн зүрхэндээ хийн, уушгийнхын уушгиндаа хийн, хэвлийнхэн элэгцэндээ хийн гэдэг юм байдаг бол цэргийн мэслийн эмчнэр бол өнөөдөр хаагуурч байна. Би нэг жишээ хэлэхэд хотын комендат одоо тэр юуны энэ циркийн тэнд байж исэн. Хотын комендат. Тэнцээ одоо цэрэг буудуулаад ингээд чэжээрээ буудуулсан. Одоо нэг шахтан ирж байгаа. Тэгээд нөгөө тий чинь шууд түргний хоёр давхар бид нар чэжийн одоо шууд коридорт сэхэний байсан. Чэжний хөндийг ямар ч одоо ухаалсан. Шууд чэжний хөндийг нээгээд шууд зүрхэнд нь одоо массаж хийгээд ингээд тусгаж исэн юм төвхтэй юм л та тий. Тэгэхээр бол хаагуурч ямар ч хэрэгтэнд одоо хаалгаа хийх юм боломжтой учраас хамгийн одоо өндөр мэрэгжлийн эмчнэр байх хэрэгтэй. Та бүхэн мэдэн дэлхийн 2 дугаар дайн нэг дайн үдсэн одоо энэ Оросын ард түмэн зөвлөлт их орны дайны үеийн мэсэлчд гэдэг бол агуу их мэсэлчд байлаа шүү дээ. Тэр өмсүүд бол одоо үнэндээ яадаг. Тэгэхээр энэ цэргийн эмнэлгийн эмчнэр бол одоо хуучин зөвлөлт холбоод бас
одоо Ленинград, одоо Санкт-Петербургийн академи. Тэр бол цэргийн эмнэлгийн академи имени Киров гэж байгаа. Кировын эмнэлгийн академи гэдэг. Хуучин бол Хаант Оросын медико-хирургический академи гэж хэлсэн. Дэлхий дээр байдаг бол одоо Лондонгийн академи, Оросын академийн хувьд бол хамгийн том академи байгаа юм л да. Тэгээд 50 цаг ирээд би Америкт тэр академид би суралцсан. Тэнд би эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ Киров академид. Тэр 4 жил тэнд сурч эрдмийн зэрэг хамгаалсан. Тэгээд цэргийн военный полио хирурги Херимслийн тэнгим дээр хамгаалсан юм байна. Түүнээс хойш 86 дэрчээд 93 онд 5 жилийн дараагаар Америкийн нэгдсэн улсад очсон. Америкийн нэгдсэн улсын нисэх хүчний эмнэлэгт бас ажиллаж байсан. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны англи хэлний институт төгсөөд Америкийн нэгдсэн улсын Хуврай замын цэргийн академид Форт Сэм Хьюстоны юунд суралцж байсан. Тэгэхэд одоо ингэж яасан. Одоо тэгэхэд Америк, Орос бүгдээрээ найрамд тахтад бас тэгэхэд болсон. Тэгээд нөгөө цэргүүд орж би офицерууд эмчнэрээ тэгэхэд та нар мэдж яана уу энэ Жан бол манай номер 1 дайсны энеми тэдний актив сурч байсан шүү дээ гэдэг ихээр өө тийм үү гэж ярьцгаадаг. Одоо бүгдээрээ сайхан болсон юм чинь. Тийм хүдэн дайны үед бол хоёр тийш явсан байж ирсэн л да. Оросын юунд академийнхэн одоо Америкийн зэвсгийг яаж одоо шахтуулвал яаж болоод МК-16 гэдэг автомат буу байгаа хамгийн тэр яаж хүнийг буудвал шахтуулах уу ямар ихтэн гэмтэйг яаж галах уу гэдэг тэнд судалдаг байсан. Оросын АК ямар байна уу гэдгийг бас тэнд одоо үздэг байсан. Одоо бол дэлхийн нийтээр голбоочлаад найрамд болсон сайхан болж байгаа юм да. Тэгээд энэ эрүүл мэндийн шилжих ухааны их сургуулийн оюутан дадлага хийж байгаа бас сайхан хэрэг л дээ. Энд манай эмнэлэг бүр 80-аад оны дунд үеэс эрүүл мэндийн шилжих ухааны их сургуулийн оюутнууд энд ажилладаг болсон. Би бас цагийн багшаар ажилладаг байсан л да тий. Тэгээд тэр манай энэ цэргийн эмчнэр энэ төр бол бүгдээрээ тэр цэргийн академид мэрэгж дэвш үзгээсэн тодорхой хугацаагаар сургалтаас олсууд байгаа. Тэгээд бүгд дадлагдсан юмсууд байна. Тэгээд тэр госпитальны хирурги, военный полио хирурги хоёр чинь гудамжны нэг замын наат цаатал хоёр байгаа шүү дээ. Тэр военный полио хирургиэс зүрх аваад 68 оны 1-р сард юунаас аваад бахаас зүрх суулж аваад госпитальны хирургид зөвлөлт хамгийн анхудаа зүрх шижүүлэн суулгахаа хийжсэн юм төвхтэй байгаа юм л да. Бид нар маань их сайн ажиллаж байгаа маа бас. Уг нь бол Монгол улс эмнэлгийн бодлого зөв байсан бол зэвсэг хүчний нэгдсэн том хэлээд тэгтээ армийнх нь хэлийн цэрэг, дотоодын цэрэг, цагдаа авч нэг дор байгаа. Тэгээд бүх том юмыг зүрхний хагалгаа хийдэг, бүх хагалгаа хийдэг том орфоо. Тэнд нэг эмнэлэг, энд нэг эмнэлэг, дураараа нэг хөгжихөр юм болоод явж байгаа шүү дээ. Тэгтээ би хойд зуун яамны Нямдар сайдыг бол ламбагийн зэрэг зэрэгцүүлээд явах юм бол нэхэрийн бас харьяа салбарынхаа төлөө явж байгаа хийж байгаа гэж одоо ойлгож байгаа. Хэдийгээр одоо өөр мэрэгжлийн биш байлаа ч гэсэн. Өөрөөр хэлэх юм бол хэлийн цэрэгт чинь том алба байна. Өнөөдөр хүчний байгууллагууд бас ямар байгаа вүлээ. Тийм учраас өөрийн эмнэлэгтэй болж байгаад бол үнэхээр зөвлөдөө эцэст. За тэгэхээр бид бүхэн Жамбал Жав эмчтэй хамтарч ажиллаж байсан совилогч эмч нартай уулзж байна. Тэгээ Зина совилогч маань бас Жамбал Жав эмчтэй олон жил цуг хамтарч ажилласан тийм ээ. Тэгэхээр Жамбал Жав эмчийг бол маш сайн мэднэ. Энэ талаар та бас яриач. За Жамбал Жав эмчтэй би 20 гаруй жил хагалгааны сувилагчаар ажиллаж байна. Би өөрөө тус эмнэлэгт 32 жил хагалгааны сувилагчаар ажиллаж байгаамаа. За манай Жамбал Жав эмч бол одоо маш их мэдлэгтэй, чадвартай, хурдцтай тийм эмч. Яагаад гэвэл одоо бид ширээн дээр одоо хагалгааныхаа ширээ бэлдэж хооронд л тэр яаралтай тусламжийг маш хурдан чадхаг үзүүлдэг тийм эмчээ. Тэгээ ер нь Жамбал Жав эмчээс суралцах юм бас их байлаа. Залуу байхад бол одоо тэр эрдэм ном одоо ер нь сурахын төлөө аюух ирмэлзэлтэй. Яагаад гэвэл ер нь ширээн дээр бол одоо ном бол бүрэн тавиатай. Өөрөө бол энэ төр орос хэл, англи хэлэнд бол маш их чадварлаг. Ер нь залуучуудад сургамжийг сайтай тийм юмж байсан. Ер нь сүүл би Жамбал Жав эмчтэй бол одоо анх удаа тэр одоо эрүүл мэндийн шинжилгээ ухааны сургууль дээр байдаг тэр лабораторид очиж нохоонд одоо бид хоёр одоо туршилт хийж. Тэр нь бол одоо тэр үедээ бол би сайн мэддэггүй. Бөөрийн одоо
бөөр суулгах л одоо энэ үйл ажиллагаагаа анх одоо тэгжил хийжсэний би сайн мэддэг. Бид хоёр очиод ерөөсө бөөрний тэр хагалгаа хийх 3 нохоон дээр одоо судалгаа хийгээд тэрэн дээр туршилт хийгээд тэрийг хагалгаанд оруулаад за 2 нохоо нь бол маргааш өглөө нэгээд за зээнэ хоёлоо өглөө явна шүүгээд очиход бол хашаан дотроо гүйжсэн харин нэг нохоо жоохон таагүй байдлаар одоо тэр нохоогоо яах вэ? Би нөө нохоогоо хараад бүр яана одоо Жамбал Жимч одоо энэгээ яадаг юм бэл за яа хоёлыг зогцоолно гэсэн. Тэгээд бодвол тэр одоо тухайн үед зохицуулсан байлгүй. Тийм одоо юмыг би бас сурч ирсэн. Тэнд би судас залгах хагалгааг бас нохоон дээр хийж ирсэн. Би тэрийг бол анх сурчаад яана гэж нохоогоо хараад би чи маргааш өглөө нөгөө нохоо гараад уулах гэж яадаг ийм их гоё туршилт ингэж бас хийж ирсэн. Тэр бол одоо бас шинэ залуу сувилагч юм сурахад бас их дөхөн болж байсан. Энэ бол одоо энэ бөөрийн одоо зөвлөхийн хүртэл одоо ажиллах бас их уурхаан тэн тавигдчихсан байна гэж бодож байгаа юм л да. Ер нь тэгээ Жамбал Жимч сурах юм ихтэй тэгээд залуучууд бид нар одоо тэр үеийн нэмч үеийн нэмчнэр бол их юм сурчаас ингээд Жамбал Жимчгаа цаашдын ажилд амьдралд нь сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За би одоо юуны мэдээгүйжүүлж эрчим тэмцэлгээний эмчээр 29 жил ажиллаж байна. Жамбал Жимчтэй одоо 86 оноос хойш 10 гаруй жил хамт ажилласан. За тэгэхээр манай Жамбал Жимч бол одоо асар одоо ур чадвартай онлын одоо өндөр мэдлэгтэй ийм одоо мэс засалж эмчээр барахгүй одоо маш их хөдөлмөрч хүн байгаа юм. Энэ хөдөлмөрч одоо хөдөлмөрлж исэн үйл ажиллагааных нь нэг нь бол одоо сая зээнэ сувилагч ярьлаа. Нохоон дээр одоо бид нар ингээд анхны бөөр шилжүүлэн суулгах одоо судас залгах хаалга хийжсэн. Ер нь бол зүгээр ерөнхий одоо мэс заслын эмчээр барахгүй одоо юуны төрөлцөн нарийн мэргэжлийн тусламжийг одоо манай цэргийн эмчнэр бол их чадварлаг үзүүлдэг. Энэ эмчнэрийг одоо бэлтгэхэд бид нарыг залуу байхдаа одоо хамт ажиллаж суралцахад бол маш их одоо ач тусаа өгсөн юм эмч гэж би бодож хүндэлж явдгийг. Ер нь мэс засалчид бол бас мэргэжлийн өндөр мэдлэгтэй ур чадвараас гадна бас гар гэж юм байдгийг. Тэгээ би хамгийн гол нь Жамбал Жимч байгаа бол их гар сайтай эмч. Жамбал Жимчийн хийсэн хаалгаанууд нь одоо маш түргэн одоо шархны эдгэрэл түргэн ор хоног багтай. Тэгээд одоо ямар ч хүнд тохиолдолд одоо боломжийн хэрээр хүнийг одоо бас үр дүнтэй одоо ингэж мэс заслын эмчилгээ хийдэг. Арга иргэд бол өөрөөсөө алтан гартай хүн гэж яриад. За тийм тэр бол одоо яхахгүй өнөө үгээ энэ бол одоо ард түмний дондод алтан гарч Жамбалж. За манай цэргийн эмнэлгээс бол олон одоо мэс засалчид төрсэн. Энэ дотроос алтан гартай Жамбалж. Би хувьдаа ч бас тэгж үздэг. Маш одоо гар сайтай одоо ийм юмж байгаа. Энэс гадна одоо бас шинжилгээ ухааны оргилд анагаахын шинжилгээ ухааны оргилд одоо олон одоо анхдагч одоо юунуудыг хаалгануудыг хийж байна. Одоо сая бөөр шилжүүлэн суулгах одоо багийн ахлагчаар ажиллаад одоо олон хүнд одоо сайхан амьдрал бэлгэлж байна. Энэ бол их таатай. Одоо мэдээгүйжүүлэгч эмчнэр бол тэнд бас багийн ажиллагаанд бол гол үүргийг гүйцэтгэдэг. Олон хаалган дээр гол үүрэг гүйцэтгэжсэн. Миний байх хугацаанд бол хамгийн гол нь одоо хэвлийн хүндийн хаалгаануудаас одоо бид нэр хавдартай ходоод их тайрдаг. Ходоодны хаалгаа хавдартай хүмүүс бол ходоодны хаалгааг бол их хийдэг байсан. Энэ хүмүүсийн бол одоо бас 70-80% нь бол бас дандаа эдгэрдэг сайхан одоо ийм одоо ач тусаа өгчээсэн. Түүнээс гадна одоо би залуу байсан. Энд бид нар бас нэг ахаан дэлгүүгээр хүний цус цэвэршүүлэх одоо ийм гахай бас одоо энэ хойтлын одоо манай Батантомын эмгэг антомын байранд одоо бид нэр цөмөөрөө одоо манай Ванчин сүрэн эмч, Жамбал Жимч, Ганбаатар эмч бид нар бүгдээрээ тэр гахайгаар одоо бас юутай цусан үжилттэй хүний одоо цусыг цэвэршүүлэх үйл ажиллагааг явуулж ирсэн. Хэдэн онд байсан бэ? Тэр бол 88 онд байсан уу 89 онд байсан уу? Тийм одоо юу хийжсэн, туршилт хийжсэн бас их үр дүнтэй болж ирсэн. За түүнээс гадна одоо бас олон төрлийн одоо гоо сайхны хаалгануудыг бас хийдэг. Ер нь өөрийнх нь одоо эрдмийн ажил нь бол анхны одоо доктор хамгаалсан ажил нь бол цус бүлэгнэлтээр хамгаалсан. Энд нь одоо манай гэрэл доод эмч анестезиолог эмч бид хоёр бол одоо бас эрдэм судлалын ажилд бас хамтарч бас одоо карт төвдөг, стор төвдөг одоо тэр шинжилгээнүүдийг одоо баталгаж авдаг, өвчтөн дээр ажилдаг ийм одоо ажлуудыг хийж явсан. Тэгээд энийг одоо ингээд дүгнээд хэлэхээр одоо манай ганц Жамбал Жимч ганц мэс заслын одоо эмчийн одоо ажлыг ганц биш одоо эрдэм судлалын ажил тэгээд одоо тэрний хажуугаас хүмүүсийг бол хөдөлмөрт сургах ялангуяа эмч хүн одоо
энэ одоо яаралтай тусламжийн амь тэнцсэн үед одоо яаж одоо хүнд тусламж үзүүлж хүний амь аврах дээр бол их одоо амжилттай хамт одоо баг болж ажиллаж ирсэндээ бол бахархдаг юм аа. Ингээд Жамбалжин эмчийнхаа одоо цаашдын одоо ажилд улам өндөр амжилт үзэж бодвол одоо энэ олон жилийн хийсэн нөр их хөдөлмөрийг одоо бас манай одоо төр засаг бас үнэлж одоо төрийн сойрхол гэсэн одоо алдар энэ төр бол хурдан хайрласаа л гэж бодож явдаг шүү дээ дотроо. За баярлалаа тань. За ингээд бид бүхэн зөвлөх хэмж жаргал бодрох хэмжтэй уулзж байна. Жаргал бодрох хэмж нь бас Жамбалжин эмчийн шавж гэж яригддаг тийм ээ. Тий. Тэгэхээр та бас Жамбалжин эмчийн талаар маш сайн мэднэ. Тийм болохоор бас багшийнхаа талаар